ёслолын ажиллагаа болно. Монгол Улсын ерөнхийлөгч чухнагийн хөрөлцөх хүнсүүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам харьяа агентлагуудын ажилтан албан агчдын төлөөлөлтөд уулзлаа. Дотоод хэрэгцээгээ бүрэн хангаж улмаар экспортлогч орн болохын төлөө төрөлцөг хувийн хвшил мэрэгжлийн холбоод дотоод гадаадын хөрөнгө оруулагчид бүх талаар хамтран ажиллах шаардлагатай гэллээ. Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны төр хэлцээрийн дагуу 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт чөлөөлөлт идэлэх таатай нөхцөл боломж бүрдсэнийг тодтоолоо. Хүнсний хувьсгалт хөдөлгөөнд цагаат хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгж иргэдэд урд өмнө нь байгаагүй хэмжээний зээл олгож, татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж байгаа нь бодит үр дүн авчирч байгааг хүнсний аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд хэллээ. Өнөөдөр манай салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 33%-ийг, экспортын орлогын 5%-ийг, нийт ажиллах хүчний 49%-ийг ажлын байраар тус хангаж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөхийн санаачилгаар хүнс аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт хүнсний хангамж аюулгүй байдал, цагаал, тэрбүү мод хөдөлгөөнүүд өрнөж Монгол Улсын эдийн засгийн болон байгаль орчны доктортой хөгжлийн шинэ эрен үеийг түүчилж байгаа юм а. Хүнсний хангамж аюулгүй байдал хөдөлгөөний хүрээнд дотоодын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд түүхэн дэх хамгийн том санхүүжилтийн хөшүүргийг бий болгож гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоос бүрэн хангах суурийг тавьж чадлаа. Цагаат хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт урт хугацаат хөрөнгө оруулалт, технологийн шинжилэл авчирч, малын гаралтай түүхэн эдийг гүн боловсруулан нэмэн үртэг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж байна. 2022-оос 2025 онд хүнсний хувьсгалын хүрээнд 2500 аж ахуй нэгж 1.3 их 80 төгрөгийн урт хугацаатай баг гүйтэй хөнгөлөлттэй зээл авсан. Үүний дүнд аж ахуй нэгжүүдийн хүчин чадал доотлол нь 2 дахин нэмэгдэжээ. 53 үйлдвэр ашиглалтанд орж хүнсний 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна. Төмсний хэрэгцээг бүрэн хүнсний ногооны 83%-ийг хангаж байгаа бөгөөд газар тариалан мал аж ахуй, хүнс үйлдвэрлэх кластераар хөгжих суурь тавигджээ. Мөн агуулгах зөөрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөлөмжийн аж ахуйг дэмжих, урсгалгаатай газар тариалан хөгжүүлэхэд анхаарч байна. Одоо ерөнхийлөгчийн хувьд одоо энэ цагаалт, тэр модын тэр хөтөлбөрөөс гадна хүнсний хувьсгалыг явьж байгаа шүү дээ. Өнөөдөр юуг онцолж ийн гэхээр өнөөдөр барилгын салбарт арматураа хийдэг болёо. Импортын арматурыг одоо ордог арматураа хийдэг болж байгаа. Дээр нь өнөөдөр Монгол улс хөжилтийн өндөр зэрэгэлтэй байгаа. Тэгэхээр энэ нөгөө компост бордоо юу? Бордоогоо гадаадаас биш дотоодоос хийдэг болёо гэдэг. Энэ бол одоо манай салбарт хамгийн одоо таалагдж байгаа. Хөрөлцөх ерөнхийлөгчийн одоо маш томоохон ажлуудын нэг тэр тусмаа хүнсний хувьсгалыг хүнсний аюулгүй байдалтай хамт дэвшүүл тавьсан явдал бол маш их ач холбогдолтой болсон. Цагаалт хөтөлбөр нь хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт, технологийн шинжилэл авчирч, малын гаралтай түүхэн эдийг гүн боловсруулах, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод нэмэгдэх боломж бүрдүүлжээ. Жишээ нь үйлдвэрүүдийн эрхийн хүчин чадал 400 тонноор нэмэгдэж 2000 гаруй тонн болжээ. Мөн гутлын үйлдвэрүүд жилд 550 мянган хос гутал хийх хүчин чадалтай болсон. Энэ онд ноос ноолуур арьс ширний салбарт нийт 535 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгоно.